Хэн блэ? Атгоо. Яа. Хэдүүл жоос мөнгө байхгүй хоёр хүн нэг бэлэнгой мэддэг ажил. Жээр гэдэг чинь шүү дээ. Дараа нь бол илүү давшин тийм болохоор тэгээд хүмүүстэй учиргүй битгий уралд өөрийн битгээ уралд өчигдрийн өөрийн битгээ уралд тэгээд өөрийгөө ялан давж яхад амжилтанд ойрхон болно. Өмнөний сонголт ягаад ийм байж байгаа вэ? Энэ миний хамаг идэх дуртай хоолны өнгө төв тааш өндөгтэй. Сэгэмдгийн тоглолт төр байна, гоё байна. Тэгээд бид одоо арын тайсанд нутахгүй 8-10-аас тоглолт эхлэх гэж энэ сандгаахан барилгах дээ. Тэгээд тоглолтод ирсэн бүх хүмүүсээ барилгах гэж баярлаа. Энэ байдлыг мэдчихсэн. Яагаад мэдчихсэн гэхлээр би хэдэн жилийн өмнө одоо Safe Family Love тэр нэг чиг дээр хүрээд ийм нэг тоглолт гаргана гэж үдэлжсэн байхгүй. За тэгээ над авч илүүл энэ даны CU 8 жилийн хойгооны бэлгэлж игээ энэ тоглолт болохоор жүүдэнийг биелүүлж игээл нэг явчих юм байна. Тэгвэл та нарын Safe Family-гийн ямар дуу хүмүүсийг хүмүүстийг танигдаж эхэлсэн бэ? Хамаг амт ихлэхдээ л баг Fading Love хайрын дуу байх. Эргээ тэрнээс сүүлд болохоор түүний гэдэг бас нэг хөрхөн хайрын дуу байсан. Түүний харсан дараа би дурлцсан түнтэй хамтай гэж бодсон гэв цаг хугацаа гэж үгүй миний дурлал биш үү. Тэгээд сүүлд болохоор нөгөө зураг шиг Миний төрсөн яг зураг шиг миний цэнхэр хатдаг ураг шиг ахинаад хүмүүсээр нэрэг шиг хамаад ихтэй битээ даа сэрэг шиг машин даахгүй хүртэл зөний хөрмөнсаа магадгүй хэрхэндээ модосын одосуусын дээр бурманд ходаанаар шиг одоо гараад намайгаа тэр чоо За, сүрлэг өөрөө хамтлагада яг ямар ажлын гол хүсдэг вэ? Би бол одоо хамтлагийнхаа гол продюсер бүх дуугууд миний гарнаас гарч байна одоо. Чиний гараас кичнээн дуу гарч юу? Яг сатсан дуу бол бараг 40-од байна. Тэгээд миний энд ирж хийгээд бүтсэнгүй дуугууд зөндөө бол. За тэгвэл өнөөдрийн 8 жилийнхаа ойн тоглолтоор яг кичнээн дууг хүмүүст хүргэх гэж байна. Ойн тоглолтоо манай хамтлаг бол 18 дуу. Энэ дотор хагас нь бол 150 нь бол шин дуу. Яг өнөө жилийн шин жохогцсон дуугууд. Тэгвэл одоо ер нь та нарын фэнүүд ер нь ямар насны хүмүүс вэ? Жогноо жир даална бүр сургуульд байх сурагчуд. Одоо дунд сургууль юм уу, өндөр дунд сургууль юм уу? Оюутад. Бид нар шиг юм настай хүмүүс байна уу? Бэн. Үндэс манаар студент техник гэсэн тиймэрхүү нэг өрч хүчтэй тиймэрхүү дуугууд байдаг юм. Тэр дуу нь бол одоо танай насных гэж байна. Байдалтай. За баярлалаа. За. За. За ер нь нэвтрүүлгүүдээс хараад байхад Safe Family-гийн хамгийн хөөрхөн залуу гэдэг хүмүүс яриад хамгийн авьяаслаг залуу гэдэг энэ үнэн үү? Биш. Зүгээр өөртөө итгэлтэй байна. Тийм ээ тийм. Би тэгж боддог юм аа. За тэгвэл одоо мэдээж та нар ингээд 8 жил явчлаа. Хүмүүс бас ингээд танигдаад явж байна. Тэгэд ингээд олон хүнд танигдаад ирэхээр ямар хүндрэлтэй зүйл байна? Хүндрэлтэй зүйлэг бол бас байгаа. За жишээлбэл Жишээлбэл одоо чамайг тоох нь байхад бол чамайг тоохгүй нь бол байна шүү дээ. Гэхдээ тэдгээр хүмүүс эхлээд яг 19 онд бас нэг юмрхүү учир байжсан. Нөгөө бас дуу нийтэлчгээд бөөн хараад
бөөн хараал байжсэн тэр үед. Тэгээд бүр чиний дуулчих чинь бүр онцхоо амар муухай байна чи зүгээр байл наатахаа гэсэн шохоо байжсэн. Тэгээд хамгийн хүндрэлтэй үйл тэр тийм байсан. Хүн тэгээд ганч одоо чамаа тоохон байхад тоохгүй ч хүн гэсэн байна шүү дээ. Тиймээс энэ жаахан хүндрэлтэй санагдсан. Тэгээ одоо бүр зүгээрээ одоо бүр дадцсан. За. За баярлалаа. За баярлалаа. За. Эдрийн 8 жилийн ойн тоглолт нь ингээд зочин хуваар оролцож байгаа тийм ээ. Энэ хэдэн жилийн оронд одоо чи танилцсанаас хойш яг чамд ямар байсан бэ? Ямар санагдсан бэ? Бид хэдүүл 8 жилийн туршид бүр хамт байж исэн. Бүгдээрээ нийлээ дахид зориглоод тэгээд дараа нь бидний дуунууд хитүү болоод тэгээд бол тодорхой хэмжээнд бол өөрсдийнхөө хувьд өөрсдийгөө яланд авч дийсэн гэж бодож байна. Ямар ч зэн одоо буруу замаар битгий явуулчихъя, хязгаарын замаар битгий явуулчихъя. Тэгээд даруухан бай гэд байнга нэгэндээ захиж явж яадаг бид хэдүүл. Түүний харсан дараа би дурлчихсан. Түнтэй хамтай гэж бодсон. Гэв цаг хугацаа гэж үгүй. Миний дурлал биш шүү. Түүний харсан дараа би дурлчихсан. Түнтэй хамтай гэж бодсон. Гэв цаг хугацаа гэж үгүй. Миний дурлал биш шүү. Сайн юу байна охин чамд байгаа юу байна? Амьдралын чинь төшөг болох одоо байгаа нь юу байна? Эй сайн юу байна охин чамд байгаа юу байна? Амьдралын чинь төшөг болох баг нь юу байна? За 8 жилийн ойд зориулаад C-family-д юу гэж хэлмээр вэ? Хайртай шүү өнөрд маш мундаг шүү. Өөрөө биеийн дааж одоо гинэл түшилгүүгээр залуучууд хамтраад ийм нэг гоё тоглолтыг жоохон байгуулж байна гэдэг мундаг залуучууд хайртай шүү өнөрд мундаг гэдэг хэлээ да. За ярианыхын төгсгөл нэг хөөхөн бүгд хүмүүсийг баярлуулад ганц энийг Өвгөө нээж үгүй юу? Өвөр Монголын C-family хамтгийн 8 жилийн ойн тоглолтод маш амжилттай өндөрлөлөө. За тэгээд залуучууд маань үнэхээр цоглог байна. Ямар ч ганган залуучууд юм бэ. Тэгээд 8 жил бас ингээд цогтаа явна. Нийлэнгуяа уран бүтээлийн аян замд бас ийм олоолаа ингээд цуг явна гэдэг бол бас маш ховорхон тохиолдол шүү дээ. Тэгээд ер нь уран бүтээл хийж байгаа хүмүүс хурдан явахтаа биш хол явахтаа байдаг. Тэгээд залуу дүүнэртэй бас илүү их уран бүтээлийн өндөр амжилт хүсье.